За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр уг багжийг ашиглан хөрөх бодисыг хэрхэн таних талаар заавар бичлэг хүргэж байна. Хөрөх бодис маань дараах чангалгаануудтай ирдэг байгаа. Баллонтой болон лаазтай. Уг багж нь Neutronics брендийн хөрөх бодис танигч багж байна. Одоо та бүхэндээ доторхыг онгойлгож юу байгааг харуулъя. За багжны хайрцаг дотор нь багжны цэнэглэгч, принтерийн цаас, үндсэн багж маань байгаа. Энэ багж маань болохоор эдгээр бодисуудыг таних чадвартай гэсэн үг. Ард талд нь багж болон баллоныг холбох гуурснууд харагдаж байна. Гуурснууд дээр болохоор бид ингээ хаяжуулсан байгаа. Учир нь шалгах үед хөрөх бодисын маань тос нь ингээд гуурсандаа үлдчихдэг учраас нэг бодисанд нэг гуурс байхыг зөвлөж байна. Төхөөрөмжийг ажиллуулж үзүүлье. Асах товчон дээр дарж төхөөрөмжийг асаана. Уг дэлгэцэн дээр ерөнхийдөө хийх үйлдэлүүдийн заавар нь гарч ирдэг байгаа. За багажтай гуурсаа холбоно. Гуурсыг уг цагаан хэсэгт холбохоор байгаа. Дэлгэцэн дээр төхөөрөмжийг гуурстай холбосон бичиг гарсан байгаа. Эхлээд төхөөрөмжтэй гуурсаа холбоё. Төхөөрөмжийн ард талд ийм хоёр нөх байгаа. Энийг цаантай нь гуурсаа маш сайн чанга холбоно. Тэгээд calibration товчон дээр дарж cal гэсэн товчон дээр дарж calibrate хийнэ. Энэ нь гуурс болон төхөөрөмжийг туршиж шалгаж байгаа хэлбэр ба. Энэ нь ойролцоогоор 60 секунд орчим болно. За calibration хийгээд дуусчлаа. Энэ дээр ийм бичиг гаргана. Одоо шууд тест товчон дээрээ дараад энэ гуурсаа талаар нь баллонтой холбоно. Маш сайн чангалахгүй бол агаарт бодис алдах хэрэгтэй. Ингээд баллоныхаа хаалтыг нээгээд тэгээд тест товчон дээр гарна. Ойролцоогоор 120 секунд болно. За шалгаж дуусгаар дохио гэж дуурдаг байгаа. Тэгээд дуусны дараа дэлгэцэн дээр уг баллонтой бодсон 410D гэдгийг тодорхойлсон бичиг гарч байна. Үр дүн харагдаж байна гэсэн үг. Мод гэсэн товчон дээр дарж доторх яг ямар төрлийн бодис буюу дэлгэнгүй мэдээллийг харж болно. Тэгээд print товчон дээр дарж үр дүнгээ хэвлэж авна гэсэн үг. Хэвлэж дуусаад done гэсэн товчон дээр дараад баллоныхаа маш сайн яг гүц таагдсан гэж үтсэн үедээ гуурсыг баллоноос салгана. Ингээд шалгах процесс маань дуслаа. Баярлалаа.